Сонсогч та сэтгэл хөдлөмж төөхөд нэвтрүүлгийн хэсгээс хүлээн аван сонсож байна. Жаалх уу? Байна уу? Энэ хайсан гээсэн зүйлсийн товч юм уу? Оо тийм байна хүү минь. Чи ямар нэг юм гээгээ юу? Би ээжигээ алдчихлаа. Танаад байхгүй биз? Чиний ээж чинь ямар хөө юм бэ? Тэр их өөрхөн, бас их сайхан зантай, бас мууранд их хайртай. Оо тийм үү. Өчигдөрхөн нэг тийм ээжийг олсон. Чиний ээж байж мэдэх юм. Хүүмин чи хаанаас ярьж байна да? Би хүүхдийн асрамжийн газраас ярьж байна. Ойлголоо. Ээжийг чинь одоохон танаа асрах түр рүү явууллаа. Хүлээж байгаарай. Жинхэнэ хүүгийн өрөөнд жинхэнэ амьд муур тэрсэн хамгийн хөөрхөн, хамгийн сайхан сэтгэлтэй эмэгтэй орж ирлээ. Ээжээ гэж хашгираад хүүхэд түүн рүү гүн очив. Түүнийг хитрхи чанга тэрснээс хүүгийн хурууны үзрүүд бүр зайж орхижээ. Ээж минь. Хүү хашгирснаасаа болоод зүүднээсээ сэрчихлээ. Тэр ийм зүудэг бараг шүн бүр зүудэлж хондог. Хүү гараад ирэн доогоор шургуулан нэг бүсгүйн зургийг гаргаж ирэв. Тэр зургийг тэрбээр жилийн өмнө гадаа салхилж явахдаа олсон юм. Түүнээс хойш дэрэн дороо нандинан хадгалж зурган дээрх бүсгүйг өөрийн төрсөн ээжийнхээ гэж итгэн явдаг болов. Хүү зурган дээрх хөөрхөн царайг уцтал ширдсэний эцэст унтаж орхижээ. Өглөө асрамжийн газрын дарга эмэгтэй уламжлал ёсоор бяцхан хүүхдүүдийн өрөөгөөр зочлон толгойг нийлэнгээ сайхан амарсан эсийг нь асууж явв. Нөгөө жаалхуугийн орны дэргэд ирвэл шүн гараас нь мултарч унсан зургийг газар хэвтэж байхаж. Дарга эмэгтэй зургийг нь өөд аваад "Хүмүн, энэ зургийг хаанаас авсан юм бэ?" гэж асуув. Хүү гудамжнаас олсон юм аа л гэлээ. "Энд тэгээд хин юм бэ?" "Миний ээж" хэмээн хүү нэмсгэлээд ээж маань их хөөрхөн, бас их сайхан сэтгэлтэй, бас мууран тайртай гэж нэмж хэлв. Дарга эмэгтэй зурган дээрх бүсгүйг шууд л танилаа. Энэ бүсгүй өнгөрсөн жил сайн дурын ажилтнуудтай хамт ирж байсан юм. Тэр энэ үед зургаа гिचгсэн баг. Харин тэр өдрөөс хойш энэ бүсгүй хүүхэд үржилж авах өргөдлөө барин мөнж олон байгууллагын босхийг илээсэн юмдаг. Хотын өдөртөх газрын хүмүүсийн ярьж байгаагаар тэр эмэгтэй хүнтэй гэрлээгөө гэсэн ганц л дутагдaltaй гэсэн. За яах вэ? Энэ бүсгүй чиний ээж юм бол асуудлыг шийдэж болох юм байна гэж дарга эмэгтэй хүүт хандаж хэллээ. Тэрбээр өрөөндөө орж ирээд ширээнийхээ ард суугаад ямар нэг юм хүлээж байгаа нь илт байлаа. Хагас цагийн дараа үүдийг нь хин нэг нь зөөлөн тогшоод орж болох уу гэж асуув. Энэ бол нөгөө зурган дээрх бүсгүй байв. "Ор гэд өрөөнд орохыг хүрлээ. Бүсгүй орж ирэнгүүтээ эрхлэгчийн өмнө баримт бичиг бүхий зузаан хавтас тавьчихлаа. "Би хэлсэн борлогоны тань авчирлаа" гэхэд "Их сайн байна. Одоо харин би чамаас хідэн зүйлийг асуумаар байна. Ийм журамтай юм л да. Ойлгоорой. Хүүхэд үржилж авснараа өөр дээрээ ямар их хариуцлага ирж байгааг чи ухамсарлаж байна уу? Хүүхэд чинь насан турших шүү дээ. Ганц 2 цаг тоглоод хайчдаг тоглоом биш шүү дээ" гэлээ. Гэтэл бүсгүй "Би бүгдийг маш сайн ухаарч байна. Гэхдээ хин нэгэнд миний тусламж хэрэгтэй гэдгийг мэдрэх тусам тайван амьдрах арга алга" гэхэд "За тэгвэл хоёулаа явж хүүхдүүдийг харах уу?" гэлээ. "Тэднийг харах шаардлага байхгүй. Та бүхний санал болох тэрл хүүхдийн чинь шууд авъя" гэж бүсгүй зоригтойгоор хэллээ. Эрхлэгч эмэгтэй гайхсандаа хүмсгөө өргөвөл өнөөх бүсгүй. "Та зөв ойлгоорой. Жинхэнэ эцэг эхчүүд бол хүүхдээ сонгодоггүй. Өөрөөр хэлбэл тэд ямар хүүхэд гарахыг урьдчилан мэдэх боломжгүй байдаг штэ. Түрүү хүүхэд нь хөөрхөн, эсвэл царай муутай, эсвэл өвчтэй алин болохыг урьдчилан хэлж чаддаггүй. Тийм ч учраас тэд хүүхдээ байгаагаар нь л хайрладаг. Би ч гэсэн яг л тийм жинхэнэ ээж хүн шиг баймаар байна" гэж тайлбарлалаа. Үннийг хэлэхэд анх удаа л ийм үрчлэгчтэй тааралдаж байна.
Нэрээ би таныг хүний ээж болохыг чинь мэднэ шүү. Тэр хүү 5 настай. Эхийн төрснийхөө дараа л түүнийг орхисон. Хэрвээ та бэлэн бол би түүнийг дагуулад ирэх үү гэхэд тийм ээ би бэлэн байна. Миний хүүг надад үзүүлээч гэж бүсгүй хатуухан хэллээ. 5 хормын дараа эрхлэгч нэгэн бяцхан хүүг дагуулсаар ирэв. За хүү минь танилцаарай. Энэ бол гэхэд хүү ээжээ хэмээн хүү хашаараад нөгөө бүсгүйг тас тврээд авлаа. Хэтэрхий чанга твэрснээс болоод хорооны үзрүүд нь цайсан харагдав. Ээж минь гэхэд бүсгүй хүүгийн нуруу гэлэнгээ. Хүү минь би чамтай хамт байна гэлээ. Тэгснээ эрхлэгч рүү хараад би хүүгээ хизаавч болох вэ гэж асуув. Эрхлэгч ихэнх тохиолдолд эцэг эхчүүд өргөж авах гэж байгаа хүүхдүүдтэйгээ эхний үед зүгээр ярилцаад амралтын өдрүүдэд гэртээ аваачих гэх мэтээр тасаадаг л та. Гэхэд эмэгтэй би хүүгээ одоо л амаар байна. За тийгдээ маргааш тэртээ рүү амралтын өдөр очираас аваад яв гэлээ. Харин даваа гарагт ирж шаардлагатай бичиг баримтанд гарын үсийг зорно шүү гэж эрхлэгч хэллээ. Хүү ад шаргалаар бэлхаж байлаа. Ээжигээ алдчих вэ гэсэн шиг бүсгүйн гарыг ганц хоромж тавилгүй хатгасаар байв. Тэр хоёрын эргэн тойронд багш асрагчд уймж бужигнана. Нэг хэсэг нь хүүгийн хувцсыг цуглуулж явуулна. Нөгөө хэсэг нь нулимсаа нууцхан арчиж зогсоно. Тэгэхэд эрхлэгч "За хүү минь баяртай. Бидэн дээр зочлон ирж байгаарай" гэж хэллээ. Хүү "Баяртай. Би ирж байна" гэж хүү хариуллаа. Асрамжийн газрын хүмүүстэй сарлах ёс хийсний эцэст тэр хоёр гадаа гарав. Хүү энэ үед шинэ ээжтэй хамгийн чухал асуултаа тавилаа. "Ээжээ, та мууранд хайртай юу?" гэхэд эмэгтэй "Маш их хайртай. Гэрт бүр 2 ч муур биш үү" гэж бүсгүй хариулаад хүүгийн бяцхан гарыг зөөлөн атуулаа. Харин хүү нь баяртай наргагүй нэмс илээд гэрийнхээ зүг ад шаргалаар дөөрөн алхалаа. Сонсогч та сэтгэл хөдлөм түүхүүд нэвтрүүлгийн хэсгээс хүлээн аван сонслоо.